Эрхэм хүндэт зочдоо ноёд хатагтай нараа Эхэзэн Чингис хаан Мендэсний 854 жилийн гой Монгол бахархлын өдрийг тохиолдуулан төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон Чингис хаан одон гардуулах ёсол дөрөгдөн ирсэн эрхэм та бүхнийг төрийн ёсол хүндэтгэлийн их танхим дөрөхөд бэлэн боллоо. Бямб сүрэнгийн шарав Монгол улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон Чингис хаан одонд Монгол улсын төрийн шагналд урлагийн гавь яд сэтгэлтэн хөгжимийн зохиолч ард нас сүмбэрлийн гончог дорж Монгол улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон Чингис хаан одонд Монгол улсын дэд ерөнхийлөгч Монгол улсын их хурлын дарга улсын их хурлын гишүүн асан академич Дамдны Дэмбэрэл Монгол улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон Чингис хаан одонд Монгол улсын их хурлын дарга улсын их хурлын гишүүн асан Думаагийн Содном Монгол улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон Чингис хаан одонд Монгол улсын 14 дахь ерөнхий сайд Хавтгайн Намсрай Монгол улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон Чингис хаан одонд шинжлэх ухааны гавь яд сэтгэлтэн төрийн шагналт академич физикч Гомбоживийн Миндоё Монгол улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон Чингис хаан одонд Монгол улсын соёлын гавь яд сэтгэлтэн зохиолч яруу найрагч боловсрол соёл шинжлэх ухааны спортын сайд Жамин сүрэнгийн Батсуур Долом сүрэнгийн даваа Зэвсэг түвшний жанжин штабын дарга Хошууч генерал Сэдвийн сэргэлэн хил хамгаалах ерөнхий газрын дарга Хошууч генерал Эренцэн доржийн Чингис цагдаагийн ерөнхий газрын дарга тэргүүн комиссар Жугдэр дэмдийн гүр аригчаа Монгол улсын баатар Хошууч генерал сансрын нисэгч Жигжидийн Мөнхбат Монгол улсын гавь яд тамирчин Монгол улсын хөдөлмөрийн баатар үндэсний бүхийн дархан аврага Олимпийн наадмын мөнгө медальт бүхийн чөлөөтэй барилдааны дэлхийн авраг шалгаруулах тэмцээний хүрээлэн медальт Хорлоогийн Баян мөнх Монгол улсын гавь яд тамирчин Монгол улсын хөдөлмөрийн баатар үндэсний бүхийн дархан аврага Олимпийн наадмын мөнгө медальт бүхийн чөлөөт барилдааны дэлхийн аврага Данзан Ямын давааху Монгол улсын гавь яд малчин Монгол улсын хөдөлмөрийн баатар Тодомандаа уяач Шагж сүрэнгийн давааху Монгол улсын гавь яд тамирчин үндэсний сурын даяар дуурсах мэрэгэн Дорж сүрэнгийн Сумья Монгол улсын гавь яд тамирчин Олимпийн наадмын мөнгө медальт бүхийн жудаа барилдааны дэлхийн авраг шалгаруулах тэмцээний хүрээлэн медальт Дорж Нямбогийн Отхон далай Олимпийн наадмын хүрээлэн медальт боксчин Болормагийн Уганхөө Паралимпийн хүрээлэн медальт жудооч Инх хоёрын Содном бэлжээ Паралимпийн хүрээлэн медальт пауэрлифтингийн тамирчин Дэмбэрлийн Чойжамц Монголын бурхан шашинтны төв гандан тэгчлэн хийдийн тэргүүн хамб гавьж Дүгрийн Эрэгдэл Монгол улсын шинжлэх ухааны гавь яд сэтгэлтэн төрийн шагналд
Жил ухааны академийн ерөнхийлөгч академич хайдвийн гэлэгж ямц Монгол улсын ардын багш Цэрэмпэлийн гомбосөрөн Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн гадаад харилцааны сайдсан онцо бөгөөд бүрэн эрэхэд элчин сайд Агипарын Бакей Монгол улсын гавьяат эдийн засагч Төвшин төгсийн Батчимэг Монгол улсын гавьяат тамирчин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын сүлд спорт хорооны тамирчин Шатрын их мастер Бартогийн Зангад Монгол улсын гавьяат жүжигчин Монгол улсын ардын жүжигчин Монгол улсын хөдөлмөрийн баатар дуучин Нацгийн Жанцсан Норов Монгол улсын ардын жүжигчин Төрийн хошоо шагналт хөгжмийн зохиолч Хорлоогийн урт насан Монгол улсын гавьяат жүжигчин Монгол улсын ардын жүжигчин Монгол улсын төрийн шагналт дуучин Адилвшийн Дашвилжээ Монгол улсын гавьяат жүжигчин Монгол улсын ардын жүжигчин дуучин Агван цэрэнгийн инх тайван Монгол улсын ардын жүжигчин Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын уран сайхны кинонд Чингис хааны дүрийг анхлан бүтээсэн жүжигчин дуучин Аюурцны долгор Монгол улсын гавьяат жүжигчин Монгол улсын ардын жүжигчин дуучин Очирбатын Ичин хорлоо Монгол улсын гавьяат жүжигчин Дамдын сүрэнгийн урайнхай зохиолч Ярав найрагч Лэгдийн сүрэнгийн гаваа сүрэн цагдаагийн сүл чуулгын дараагасан цагдаагийн хурандаа Довчингийн цэцэрлэг Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Бадмын байгалмаа Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн соёлын төв өргөөний захирал Чулуунбатын мөнх зул Монгол улсын дөрвижгийн эрдэмийн театрын захирал Эрдэнэ цогтын сонин тогос Монгол улсын соёл урлагийн сургуулийн захирал Отхон төгсийн ануужин улсын дөрвижгийн эрдэмийн театрын балетын гоцлооч Шанхайн олон улсын балетын уралдааны шилдэг дуэт болон тусгай байрын шагналт Дангаа сүрэнгийн инх бат нээлттэй мэдлэг улс орлын сангийн төлөөлөн өдөр дох зөвлөлийн дарга Жамбын Батсуур Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга Сүхбаатарын Одонд Намхайдовгийн Орхон Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн зураач Нэргийн ням жаргал зэвсэг түвшний жанжин штабын ажиллагааны удирдлагын газрын инхийг дэмжих ажиллагааны хилцээний ахлах мэргэжилтэн дэд хурандаа инхийг сахиулагч Чулуунбаатарын Гамбаатар Монгол улсын төрийн дээд шагнал Даргун зэргийн одон Чингис хаан одон хүртэгч Монгол улсын гавьяат жүжигчин дуучин Ариунбаатарын аав Дармаавдын Бямбасүрэн Монгол улсын төрийн дээд шагнал Даргун зэргийн одон Чингис хаан одон хүртэгч Монгол улсын гавьяат жүжигчин дуучин Ариунбаатарын ээж Гамбаатарын Ариунбаатар Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дурын дуулаачдын 15 дугаар уралдааны 1-р байр Гран-при шагналд Монгол улсын гавьяат жүжигчин Монгол улсын соёлын элч цагдаагийн сүлд чуулга Бүрээдийн дөрвижгийн эрдэмийн театр Маринскийн театрын гоцол дуучин Монгол улсын ерөнхий сайд жаргал тулгын Эрдэнэбат гэргийн дорьсрынгийн тунгалгын хамт дөрийн ёслол хүндэтгэлийн их танхимд
хүрэлцэн ирж байна. Монгол улсын их хурлын дарга Мие Гомбингийн холд гэрги Жамбалын Туяа цэцгийн хамт дөрийн ёслол хүндэтгэлийн их танхимд хүрэлцэн ирж байна. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Цэвэл Магийн баяр сайхан Монгол улсын гавь ачужигчин Дуучин Амбаатрын Ариун Баатрын хамт дөрийн ёслол хүндэтгэлийн их танхимд орж ирж байна. Монгол улсын ерөнхийлөг Сахиагийн элбэгд орж Монгол улсын тэргүүн хатагтай Хажид Цөрөнгийн Болор Магийн хамт дөрийн ёслол хүндэтгэлийн их танхимд хүрэлцэн ирж байна. Одоо Монгол улсын ерөнхийлөг Сахиагийн элбэгд орж их эзэн Чингис хаан Менделсний 854 жилийн Монгол бахархлын өдөр Монгол улсын төрийн дэшигнэл тэргүүн зэргийн одон Чингис хаан одон гардуулах ёслолыг нээж үг хэлнэ. Чингис хааны одонд эрхмүүдээ, хүндэт нөхдөө, ард иргэдээ, өнөөдөр Монголын ард түмний бахархлын өдөр. Энэхүү бахархалт өдрийн халуун мэндийг та бүхэнд хүргье. Монгол хүн бүрт, Монголын төлөө сэтгэл, зүрх бүрт энэ сайхан өдрийн халуун мэндийг хүргье. Монголчууд бол бахархлыг бүтээж, бас түгээн түүнийг эзэмдэж ирсэн хүмүүс. Бидний хаан бахархал бол Монголын сайхан эх орон, Монголын ард түмэн, Монголын тусгаар тогтнол, эрх чөлөө юм. Мөн та бидний их түүх, их өв соёл, их өвөг дээдс маань билээ. Бахархлыг хүн бүтээдэг. Монголын бахархлыг Монгол хүн бүтээдэг. Монголчуудын бахархалт хүмүүсийн оройн дээд нь эзэн Чингис хаан юм. Иймээс бид их хааныхаа мэлмиг ийсэн учир бэлэгдэлт энэ өдрийг Монгол түмний бахархлын өдөр гэж тогтсон юм а.
Бахархалтаа үндэстэн оршиж бас урагшилдаг. Үндэстнийхээ бахархлыг бүтээж яваа олон монгол хүн бидний дунд бий. Хүнийг хөдөлмөр бүтээсэн тухай өмнө нь сургадаг байсан. Зорилготой тууштай хөдөлмөрч хүн л бахархлыг бүтээдэг. Харин энэ үнэнтэй бол маргах аргагүй юм аа. Монголын төрийн дээд хүндэтгэл Чингис хаан одонг ийм хүнд жилдээ нэг удаа гардуулж байхыг Монгол улс хуульчлан тогтоосон юм. Чингис хаан одонгоор манай улсын бахархал болсон нэр хүндтэй эрхмүүд шагнагдаж ирсэн. Пунсалмаагийн Очирбат, Бямбсүрэнгийн Шарав, Дашийн Бямбсүрэн, Арднаас Өмбөрлийн Гончигдорж, Нацхийн Багванд, Дамдингийн Дэмбэрл, Думаагийн Содном, Хавтгайн Намсраа, Гомбожавийн Мэндойо. Өнөөдөр Монгол төр энэхүү эрхэм хүндэтгэлээ нэгэн хөдөлмөрч авьяаслаг уран бүтээлчтэй хүртээхээр шийдвэрлсэн. Хүн төрлөختний соёлын үнэт өв, сонгодог урлагт амжилт гаргах нь амаргүй даваа гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Тэр тусмаа олон зуун, олон үе дамжиж түүний оргил ойд матсан мэрэгжлийн домогт олон уран бүтээлчдээс шалгарч тэргүүнд нь зогсно гэдэг бол хосгүй. Игэл борог амьдралтай малчны гэрт төрж өссөн монгол хүү ийм амжилтад хүрсэн яах аргагүй манай үндэсний бахархал. Энэ бахархлын эзэн бол Ганбаатарын Ариунбаатар юм аа. Ариунбаатар бол жирийн монгол залуу. Гэхдээ энэ залуу бол дэлхийн сонгодог урлагийн хүсэмжит өргөө Мариинский театрын гоцол дуучин. Гэлийнхэн олон улсын дуурийн дуу дуулаачдын төрөө. Чайковскийн хөгжмийн наадмын дуулаачийн тэргүүн байр. Уг наадмын бүх төрлөөс сонгож ганцхан хүнд олгодог Гран-при шагналыг эзэмшигч юм аа. Би Ариунбаатарын оролцсон өөр олон уралдаан амжилтын тухай энд дурдахаас азнахаар шийдлээ. Харин бөмбөрцгийн сонгодгуудын их олимп болох Чайковскийн наадмаас онцолж энд нэг зүйлийг хэлье. Уг наадмыг дэлхийн шүүд суудгийг, дэлхийн сонгодог урлагийн тэргүүн шүүгчид бөмбөрцгийн өнцөг булан бүрээс шүүж үнэлгээ өгдгийг л энд онцлох гэсэн юм аа. Сонгодог урлагийн их замд өөрийн мөртөө нэртэй 30 орчим орны итгэмжилсэн мэрэгжилтнүүд шүүгчид уг наадамд оролцогчдын үзүүлбэрийг нутаг нутагтаа толдож хянаж үнэлгээ өгдөг. Тэдгээр бүх үнэлгээнээс тэргүүн байрын эзэн Гран-при шагналтан тодордог. Энэ бол Чайковскийн хөгжмийн наадмын онцлог. Ийм шүүлтүүр дундаас монгол малчны хүү тэргүүн шагналыг нь өргөсөөр гарч ирэх нь өөрөө гайхамшиг юм аа. Монголын Ариунбаатарын онцгой амжилтын нууцыг тайлах гэсэн олон орны мэрэгжилтнүүдийн гайхшрал өдгөөч намжаагүй байна. Харин Ариунбаатар өөрийнхөө амжилтыг эх оронтойгоо, ээж аавтайгаа, монгол ахуйтаа, Монголынхоо гайхамшигт байгальтай холбож даруухнаар ярьсан байдаг. Тэрээр би дуулах үрийдээ ээж аав, эх орон гурваал юун төрөнд боддог. Тэд надад хамгийн хүчрхэг хоолойг бэлгэлсэн гэж сурвалжлагчид өгүүлсэн би. Дуурийн дуу дуулаачдын тэргүүн шагналуудыг ээлж дараалан эзэмдэж яваа Ганбаатарын Ариунбаатарт монгол хүндэл заяах сайхан чанар бий. Ариунбаатар бол Монголдоо үнэхээр хайртай залуу. Тэр бол монгол амьтай, хөдөө амьтай хүн. Тэр багада голын урсгал харж дуулах дуртай байжээ. Монголоороо бахархах нь Ариунбаатарын дээд бахархал юм. Тэр Монголынхоо байгалыг шүтдэг. Тэр Монголынхоо сонгодгуудыг шүтдэг. Монголынхоо сонгодог урлагийн ахмад үеийг, өнөөгийн уран бүтээлчдийг хамтран бүтээж бие биенээ эрэлдэг найз нөхдөө шүтдэг. Амжилттай яваа олон монгол залуугийн адилаар би Ганбаатарын Ариунбаатарын тухай мэдээг сонирдон хардаг, бас сонирхдаг. Ариунбаатарын тайз бол Мариинскийгээс гадна Бакингемийн ордон, Нью-Йоркийн Метрополитен театр, Алдарт Карнеги, Москвагийн их театр гээд сар өдрөөр нэмэгдсээр байгаа. Гэвч энэ бүхнээс тэр цагдаагийн ерөнхий газрын сүлд чуулга,
Монголын филармони болон дуурийн театрын тайзаа сургуулийнхаа танхимаа олонтоо дурсан ярих нь вэ. Сонгодог урлагийн оройд хэмжээ өгүү гэж ярилцдаг. Оргилд нь ойртох тусам орой нь тэргүүн нь цаашлаад байдаг юм гисэн. Тэр олон театрын тайз уралдаан бол Ариунбаатарын хувьд ойртох тусам өндөрсөд байдаг оргилтой адил мэт. Би энэ бүхнийг энд хэлээд байгаа нь учиртай. Өнөөдөр Монгол бахархлын өдөр. Дэлхийд чимэг болсон хүн явъя гэвэл Монголдоо гэртээ хамт олондоо чимэг болж яваа. Их хөдөлмөр, зоригтой бай, тууштай бай, бусдыг хүндэтгэв. Энэ жирийн үннийг л Ариунбаатар дагжээ. Би Чингис хааныг газрын зовлонг даван туулж, тэнгэрт тэтгэгдсэн хүн юм гэж боддог. Тэмүүжин ядуу буурай, амнаан, там цаана амьдрал дундаас босож ирсэн. Тэр хэцүү хатуута тэмцэн тулдаж, сайн нөхөр, сайн хүний ачийг үргэлж санаж явсан. Тэр үнэхээр сайн хүний үр журамт хүмүүн байсан. Бидний хаан өвг дээдс бол сурах бодох, санаж сэргэхийн ширгэшгүй хундаргыг бидэнд үлдээсэн. Иймээс энэ өдөр монголчууд бид бахархлаач дурсдаг, хэцүү хүнд үеэч дурсдаг. Би Ариунбаатарыг хэн нэгэнтэй зүйрлэх гэсэнгүй. Зүйрлэх аргагүй. Бид өөрийн цаг үе амьдрал ажилдаа эзэн болж явах ёстой. Ариунбаатарын амжилтыг дурдвал урт түүх болно. Гэтэл Ариунбаатар одоогоос 11 жилийн өмнө л дунд сургуулиа төгсөж байсан. Соёл урлагийн их сургууль дуулаачийн ангид шалгуулж явсан. Энэ бүхнийг цаг хугацааны эргүүлэгт оруулж ярих нэг талаар хэцүү, нөгөө талаар бахархам. Ганбаатарын Ариунбаатарын ажил амьдралын өнгөрсөн 10 гаруй жилийн зам дандаа алдрын туузаар бүрээстэй байгаагүй. Цасцуудтай өвөл, шуурхтай хавсрахтай хавар, малчин айлын хурч ядсан амьдрал, олон хөлийн газар сургууль соёл бараадах. Энэ бүхэн тийм амар бишээ. Ариунбаатарын хувьд хотод байх зардал, сургуулийн төлбөрөө гүйцээж олох гэдэг хялбар зүйл байгаагүй. Харин тэр хязээч гараа хөмөхөд суугаагүй. Бууж өгөөгүй. Боломж бүхнийг ашиглахыг хичээсэн. Гэвч хувь заяа түүн рүү байнга инээмсэглсэнгүй. Хайртай багш нь өөдүүлсэн сургуулийн төлбөрөө төлж дийлхэ байсан. Түүнд зуны цэлгэр цагаар гэртээ харих чөлөөч олддгүй байсан. Тэр шавар зуурч, тоосго зөөж, барилгад ажилласан. Жолооч болох гэж оролдсон. Болсон. Хажуугаар нь моторын тос зарсан. Таксинд явсан. Тэр ажилласаар л байсан. Гэвч сургуулиасаа завсардахаас аргагүй төрсөн. Тэр их хотын төм түжигнэж бум бүжгэнсэн амьдрал донд зорилгодоо хүрэх гэж тэмцсэн, бас зүтгэсэн. Ариунбаатар үнэн амьдралын дунд үннээр л явсан. Түүнд унган хүмүүжлэн тусалсан. Хөдөө нутагт малын захад төрж өссөн хүүхэд хөдөлмөрөөр л хүмүүждэг. Малчин хүний амьдрал бол ажилчин хүний л амьдрал. Ажил хийхийг амьдрал нь шаарддаг. Үүр хаяархаас үдшийн бүрий хүртэл хүүхэд томгүй борив бохис хийдэггүй амьдрал. Ариунбаатарын амжилтын үндсийг би түүний унган хүмүүжлээс малчин ахуйгаас үүдэлтэй гэж хардаг. Хөдөлмөрч, санаа зовтой, зоригтой бол хинч байсан ямар ч амжилтад хүрч болно. Манай Ариунбаатарын амжилт бол ганц хүний амжилт биш юм. Олон хүний амжилт. Үннээр нь хэлбэл Монголын амжилт. Хэцүүч хүндэж үнэн замаар яваа монголчуудын амжилтаа. Олон сайхан хүн Ариунбаатарт тусалсан. Түүний гайхалтай хоёр багшийг энд онцлон дурдвал зохино. Доржийн банд, Очирбатын эчин орлоо. Би энд цагдаагийн байгууллагын нэгэн бэлтгэл хурандагийн нэрийг бас хэлье. Бэлтгэл хурандаа Лэгдэн сүрэнгийн Гаваа сүрэн. Энэ хүн Ариунбаатарт сэтгэл гаргаж тусалсан. Гаваа сүрэн хурандагийн гэргий Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн цэцэрлэг багш байна. Аргагүй тэр авьяасыг нээж сүлд чуулгад хөтөлж оруулсан хүн. Энэ бүхэн саяхан болсон. 2008 оны 12 дугаар сард. Тэр өдрүүдэд Гаваа сүрэн хурандаа Ариунбаатарт наран туулаас хувцас авч өгч цэцэрлэг багш гэртээ
цайг нь бэлдэж суусан гэдэг. Энэ хоёр ачтан Ариун Баатрыг гэртээ байлгаж аавынх нь оронд аав, ээжийнх нь оронд ээж болцгоосоо. Ариун Баатар маань дахин дуулж эхэлсэн, ажилдаа алавтаа болсон, сургуульдаа ч иргэд суралцсан, сургуулиа ч амжилтаа төгссөн. Хүний тус сайн сэтгэлийн үзүүрт тос гэж бид ярьдаг. Манай эх орон ийм сайхан ирээдүйтэй учраас, иргэдтэй учраас би Монголын ирээдүйд, Монголын сайн сайханд, ололт амжилтанд эргэлздэггүй юм аа. Дуучин Ариун Баатар нэгэнтээ хэлсэн байдаг. Надад дутуу юм байхгүй гэж. Би үнэн гэж боддог. Байгаль хүн бүрт тэгш заяадаг. Эсвэл байгалаас хүн бүр тэгш заяатаа төрдөг. Харин зарим нь тэр бэлгийг дутуу тэтгэдэг баха. Ариун Баатрын амжилтын иж бүрдлийг авьяас, мэдрэмж, гүйцэтгэл гэж тодорхойлсныг би уншсан. Харин тэр бүхний холбоос нь хөдөлгөгч хүч нь Ариун Баатрын өөрийнх нь хөдөлмөр, хүмүүжил, зорилго юм. Пүрвжавын Гамбат шиг дэлхийн сонгодог урлагт цахиур хагалсан дуучин болгосон гэж Ариун Баатар мөрөөдөж явсан. Хүнээс компьютер хөлсөлж, интернет ашиглан дэлхийн алдартнуудыг даган дуулж, өдөр шөнөгүй дасгал хийж явснаа тэр дурсдаг. Багштай юу дуулж байгаагаа үзүүлж, зөвлөгөө авч, дахин сайжруулж зүтгэсээр явсан ердөө саяхан. Олон улсын дуурийн дуу дуулаачдын мэрэгжлийн уралдаанд дуугаа илгээж, тоосоо өргөсөн бүр саяхан. Би итгэлтэй байна. Ариун Баатрын гаргасан амжилт, гаргах амжилт, өн удаан жил Монголын бахархал байсаар байна. Энэ дашрамд манай алдарт хөгжмийн зохиолч Жанцсан Нуруу, Италийн дуурийн дуу, Монголын уртын дуу хоёр бол хүн төрлөختний дууны урлагийн ориглон юм гэсэн утгатай зүйл өгүүлж байсныг би саналаа. Монголын уртын дууны уужуу тайван амьсгал, уртаар татах аяг гიშгийн нуглаа, ухаарлын гүн гүнзгий сэтгэмжийг Ариун Баатар биширч түүнээс суралцж яваа уран бүтээлч юм аа. Хоолойныхоо царааг, онцлогийг тэр тайлбарлахдаа дөрвөн улиралтай эх оронтойгоо холбосон байдаг. Ариун Баатар бол Монголын сонгодгуудыг дуулах дуртай. Монголын дуучин Ариун Баатар гэж дуудуулах дуртай. Дэлхийн оргил дуучидтай өрсөлдөж Монгол браво гэж шуугуулах дуртай. Ариун Баатар бол ийм л дуучин, ийм л залуу. Би төрийн тэргүүний хувьд Ганбаатарын Ариун Баатрыг Монгол улсын тэргүүн шагнал Чингис хааны одонгоор шагнаж байгаадаа баяртай байна. Шагнал эзнээ олох урамтай байдаг. Шагнуулсан хүн шагналынхаа энд хүрч төр төмнийхээ итгэлийг дааж явах нь их сайхан. Монгол бахархлын өдрөөр их хаан маань Ариун Баатрын ангирт, бахархалт хүүгийнхээ ангирт одон болж бууж ирлээ гэж би харж байна. Энэ өндөр дээд шагнал бол ганцхан Ганбаатарын Ариун Баатрын шагнал бишээ. Монголын түүхт их төр, Монгол эх орондоо сонгодог урлагийн төлөө зүтгэж байгаа бүх хүнийг шагнаж байгаа юм. Тэр бүх хүмүүс хамт олонд хүндэтгэл үзүүлж, үнсэж байгаа юм аа. Монголын сонгодог урлагийг түүний хөгжил дэвшил, хүнд хүчрийг өртөөлөн үүрч ирсэн үүрч яваа ахмадуудаа, дунд үеийг, залуу үеийг шагнаж байгаа юм аа. Чингис хааны одон бол жилд ганцхан удаа Монголын ард түмэн төр тусгайлан тэмдэглэж олгодог онцгой шагнал. Энэ удаагийн шагнал бол манай дуурийн дуу дуулаачдын шагнал. Манай сонгодог их найрал хөгжмийнхний шагнал. Манай балетийнхний шагнал. Тэр бүхэнтэй хамт байдаг хүн бүрийн шагнал юм аа. Хамгийн гол нь Монголын сонгодог урлагийн хөгжил дэвшлийг ертөнцийн сонор мэлмид хүртэл мандуулж, гайхшруулж яваа манай бахархалт залуу үеийнхний шагнал юм. Нэг сайн хүний үлгэр дуурайл сая хүнийг зоригжуулдаг. Би энэ шагналаар сая монголчууд сонгодог урлагийг дэмжихийг уриалж байгаа юм аа. Монголын төр үеийн үедээ сонгодог урлагийг дэмжиж,
түшиж тулж явахыг сануулж байгаа юм. Сонгодог урлаг бол хүнийг ч үндэстнийг ч алдаршуулдаг. Бас өөдөн татдаг урлаг гэдэгт би итгэдэг. Сонгодог урлаг түүний одууд энгийнээс төрдөг гэдэгт би итгэдэг. Тэд урлагийнхаа төлөө бүхнээ зориулж амьдардаг хүмүүс. Тэднийг хайрлаж бас дэмжиж байх учиртай. Ариун Баатарын хэлсэн нэг үг миний санаанд хамгийн тод үлдсэн. Тэр нь Чайковскийн хөгжмийн их наадмын шүүгчид уг наадамд оролцогчдоо онгоцны буудалд буух цаг мөчөөс нэхлэн шүүж, харж, дүгнэж байдаг юм билээ гэж. Ийм учраас сонгодог урлагийн уралдааны шагнал гэдэг бол бүх шалгуураараа сонгодог, бас энэ утгаараа их нэр хүндтэй болох нь батлагдаж байгаа юм а. Зөвхөн тухайн уран бүтээлчийн тухайн төрөлд оролцоог харахаас гадна хүнийг нь хардаг. Тэр хүнийг бараг төгс байхыг шаарддаг. Тийм сэтгэл зүтгэлтэй, хүмүүжилтэй байхыг хардаг гэсэн үг ээ. Сонгодог урлагийн ийм нарийн шалгуурт Монгол хүн тэнцэн тэнд оройлно гэдэг бол Монголын ахуй соёл ямар өндөр түвшинтэй, ямар сонгодог болохыг харуулж байгаамаа. Иймээс Монголын уламжилт соёл, ёс заншил бол жинхэнэ сонгодог гэсэн гаргалгааг эндээс хийж болно. Өнөөдрийн шагналын утгач ийм юм аа. Монголын уламжилт өв соёл өнөд мөнх оршгэ. Монгол минь мөнх хөгтөнгөр шигэ өнөд оршгэ. Баярлалаа. Одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Сэвэл Магийн баяр сайхан Монгол Улсын ерөнхийлөгчийн Монгол Улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон Чингис хаан одонгоор шагнагдах байм Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгийг уншиж сонирдуулна. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилэг 2016 оны 10 сарын 28-ны өдөр дугаар 141 төрийн ордон Улаанбаатар хот Ганбаатарын Ариун Баатрыг Монгол Улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон Чингис хаан одонгоор шагнах тухай. Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг үндэслэн зарлиг болгох нь. Тулгар төрийн 2225 жил их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой Монгол бахархлын өдрийг тохиолдуулан хүн төрөлхтний соёлын үнэт төв сонгодог урлагт түүний дотор дуурийн дуу дуулаачийн мэргэжлийн олон улсын уралдаанд удаа тэргүүн дээд амжилт гаргаж Монгол хүний авьяас бидэг ур чадварыг дэлхийд дахинаа таниулж улс үндэснийхээ өмнө бахархан онцгой гавьяа байгуулж байгааг үнэлж Монгол улсын гавьяа жүжигчин дуучин Ганбаатарын Ариун Баатрыг Монгол улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон Чингис хаан одонгоор шагнасугай зарлиг болгосон Монгол Улсын ерөнхийлөгч Захиагийн элбэгдэрч. Монгол Улсын ерөнхийлөгч Захиагийн элбэгдэрч Ганбаатарын Ариун Баатарт Монгол Улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон Чингис хаан одонг гардуулна. Монгол Улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон Чингис хаан одонд Монгол Улсын гавьяа жүжигчин Маринскийн театрын гоцол дуучин Ганбаатарын Ариун Баатар үг хэлнэ.
Эрхэм хүндэт Монгол улсын ерөнхийлөгчөө, эрхэм хүндэт Монгол улсын их хурлын дарга, эрхэм хүндэт Монгол улсын ерөнхий сайдаа, бүрэн эрхт Монгол улсын иргэн миний амьдралд тохиож байгаа онцгой баярт мөчийг минь хуваалцахаар морилон саатсан эрхэмсэг хадагтай ноёдоо. Та бүхэндээ монголчууд бидний дээд шүтэн их татах хүчин болсон эзэн Чингис хааныхаа мэндэлсэн үлзийт өдөр, Монгол бахархлын өдрийн амрыг айлтгах хийн ялдамд энэ баярт өдөр намайг Монгол төрийн эрхэм дээд шагнал тэргүүн зэргийн Чингис хаан одонгоор мэлааж буйг гүн хүндэтгэлтэй нэм баяртайгаар хүлээн авч байгаагаа илэрхийлье. Би өнөөдөр Эрдэнэт биеийн минь түрүүлж өсгсөн эгэл малчин Ижияав, Эрдмийн аянд хөтлөж өдий зэрэгт хүргэсэн бэлэг авьяаст багш нар, бодол огшоож сэтгэл дүүргэсэн түмэн олон, ухаан тэлж хүч хайрлсан их нутагтаан баярлаад барахгүй байна. Энэ сайхан нутгаан онож төрсөн би их азтай хүн гэж боддог. Миний төрсөн нутаг бол Монгол улсын маань төв хэсэгт хөндөй тал хүүшилсэн, мал сүргэн багширсан, айраг цагаа найр наадам цогцолсон, дэлхийд хосгүй Монгол уртын дууны шажин төрийн дэг сургуулийн үлгий Баян бараатын аялгауг үеэс үед өвлөн дуулсан өвгдийн нутгаа. Энэ нутгийн эзэн ард их хөх тэнгэр уул ус намайг дуучин болох заяаг минь тэтгсэн. Би бас их хөв заяанд өсөж өндийсүү хүн гэж боддог. Дуучин болох хүслийн минь галыг бадрааж, дөлийг нь дэврээж, дуулахын их эрдэмд шамдуулан, дэлхийн их хурлын амтыг нь мэдрүүлж, хөлийн минь дөрөөнд сүүн цэцэл өргөсөн сайн сургууль, сайхан багш нар ачлалт хүмүүстэй учирсан. Миний сонгож эзэмшсэн дөөрийн дулаач мэрэгжил бол хүн төрлөختний оюуны чадамжийг хөгжмийн их шигт цогцлоосон аль ч үндэстэн ялгаагүй ухаан чадал, хүч авьяасаас сордог дээд эренбийн урлагт өрсөлдөх боломжийг олгодгоо. Дэлхийн дуучдын эренбийг тогтоох олон удаагийн уралдаан тэмцээнд амжилт гаргаж, алдартан суутнуудтай нэг тайзан дээр дуу хоолойгоо өргөж яваа маань ачид багш нар, ард олон, нутаг ус, их орны минь ачивэл гэж боддгоо. Уралдаан тэмцээн, дуур, концертын тайзанд дуулахаар гарах тэрүүхэн агшинд тулаанд орж байгаа эр цэргийн адил би Монгол хүн шүү, би Монголын дуучин шүү гэж өөртөө хэлэхэд нутгийн минь хөх тэнгэр цэлэс хийж хөхөндөг уулсан налс хийхийг би мэдэрдэгэ. Би тэгж хүч авдаг. Хүний газар тайзнаа дуулахаар гарахдаа Монгол дуучин хаанхын хинээч дутах ёсгүй шүү гэж, харин өөрийнхөө нутагт намайг сонссон бүхнийг баярлуулах юм шүү гэж зоригжуулж өөрийгөө бэлддэгэ. Монголын сонгодог болон үндэсний урлагийн үе үеийн уран бүтээлчид, судлаачид, дэмжигчид, үзэгч сонсогч та бүхэндээ гүн хүндэтгэл илэрхийлье. Миний гаргасан амжилт бол сонгодог урлагт сэтгэл зүрх, хөлс хүч, итгэл хайран өгсөн олон хүний хөдөлмөрийн үр шим юм аа. Би Монгол хүн болж төрснөөрөө зүйрлэшгүй ихээр бахархдаг. Миний их орн бол уул ус, говь тал нь бүрдэж хосолсон, дөрвөн цагийн улирал тэгш ээлжилсэн уужуу талбүүм, уудам цэлгэр, ёстой л амьдын диваажин. Эзэн бидэл хичээж чадвал энэхэн замбуулангийн хамгийн амар амгалан, аз жаргалтай, хамгийн хүчтэй гүрэн хിവэрэ байна гэдэгт би итгэдэг. Энэ сайхан орныг минь эцэг өвгөд, эзэн богд Чингис бидэнд хөв болгон үлдээсэн. Чингис хаан маань биднийг дэлхий дахинд сүр хүч,
сүлд хиймэр болгон авч явдаг. Тийм эрхэм хүнийхээ мэндэлсэн өдөр түүнийхээ алдрыг дуурсгасан төрийн дээд тэргүүн зэргийн одон хүртэж байгаагаа төр төмний цаглашгүй хിവэл хайр надад хүлээлгэж байгаа дуусшгүй өндөр найдвар гэж үргэлж сүслэн дээдлэж явах болно. Сонгодог дуулаачийн урлагт Монгол хүний авиас чадварыг өндөр төргөж миний ард түмэн алдар сууд хөгжмийн зохиолчдын төөрөн бүтээсэн дууны далай их сан хөмргөөс дэлхийн хүн зуны сонорт хүргэж хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө алд биеэ бүрэн зориулах болно. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж ардын мэргэн үг бий. Монгол хүмбэр миний үеийн залуучууд хинч бай. Ямар ажил эрхэлж байгаагаас үл хамааран эвтэй найртай, хүсэл тэмүүлэлтэй, эрхэм зоригтой, арвин шударгаар хичээн зүтгэж чадвал эх орны минь алдар суу дэлхий дахнаа түгэн зурайтаж бусдын хүндэтгэлийг олж дэвжин хөгжих дүүрэн боломж байгаад би эргэлздэг бай. Их эзэн Чингис хааны минь суу алдар та бүхнийг өргөнд итгэж Монгол төмний хиймэр сүлдэн дээшээ байж мандан бадрах их орон минь мөнхөд орших болтугай. Та бүхэндээ баярлалаа. Баярлалаа. Чингис хаан одонд Монгол улсын төрийн шагнал төгжмийн зохиолч Бямбсрангийн шарвын хөгжим, Монгол улсын ардын уран зохиолч соёлын гав яц зүтгэлтэн Тангадын галсангийн шүлэг аав ээж хоёрын минь хөгжим бичгийн коллежийн симфони найрал хөгжимдөж оюутан сурагчид дуулан удирдаач Монгол улсын урлагийн гав яц зүтгэлтэн Чулууны Чимбат.
Монгол улсын төрийн шагналд ард энэ жижигчин Цэгмэдийн намсрайжийн хөгжим. Монгол улсын соёлын гавь Яцтгэлтэн Жамдсын Бадрагийн шүлэг халуун илгэн нутаг. Хөгжим бичгийн коллежийн симфони найрал хөгжимдөж оюутан сурагчид дуулна. Монгол улсын төрийн дээш шагнал тэргүүн зэргийн одон Чингис хаан одон гардуулах ёслол хүндэтгэл өндөрлөж байна.